Сайн байцгаана уу орой минь та бүхэндээ Австралийн Мельбурн хотоос мэдчилж байна. Та бүхэн өдрийг сайхан өнгөрөөж байгаа байлгүй. Тэгэхээр миний сувгийг дагаж миний сувагт надтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Ямар ч байсан өөрийнхөө сурсан мэдснээсээ Монгол байгаа арга гэр бүлийнхэндээ болон найз нөхөддөө энэ йогийн сайхан амьдралын ухааныг сурья гэсэн хүн болгонд зориулаад цугаа нээсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр миний оруулах байгаа та бүхэндээ тэгээ ярилцах байгаа энэ сэдв маань болохоор амьсгал гэсэн энэ сэдв байгаа. Тэгэхээр йогоор хичээл гэж байгаа хүмүүс надаас юу нэг асуудаг л да. Яагаад амьсгалыг их чухалчилж үздэг юм бэ? Тийм ээ. Яагаад йогийн дасгал хийхдээ заавал амьсгалтайгаа холбож хийдэг юм бэ гэж их асуудаг. Тэгэхээр амьсгал гэдэг энэ агуу сайхан зүйл маань тийм ээ биднэрт өдөр болгон бидний бие махбод өдөр болгон ингэж байж идэг тийм ээ бид өдөр болгон амьсгалж идэг. Яг ингэ бодоод үзэх юм бол хэрвээ бид нар амьсгалахаа болох юм бол амиа алдна тийм ээ бид нар хоол идэхгүй унтахгүй хэд хоногор явах боломжтой. Одоо бидний бие махбодод тэрэндээ зогцоод явах боломжтой. Харин амьсгалахгүй хэдхэн минут байх юм бол бид нэр амьдрах боломжгүй гэдгийг бид нар өөрсдөө мэдж байгаа боловч энэ дээр их анхаарлаа хандуулдаггүй. Тэгэхээр яг йогийн дасгалыг хийж эхлэхэд бол амьсгалын үүрэг бол маш өндөр. Тэгэхээр йог гэдэг энэ үг маань санскрит үг маань оюун санааг бие махбодтой холбож өгсөн одоо холбоос гэж union гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ холбоосыг бид нар амьсгалаараа дамжуулан холбож өгдөг байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар йогийн дасгалаа хийж байхдаа тийм ээ asana буюу physical being энэ дасгалаа хийж явах явцдаа амьсгалаараа дамжуулан дасгалаа хийдэг. Дасгалаа хийхдээ амьсгалах биш, амьсгалаараа дасгалаа удирддаг гэж ойлгож байна. Эхлээд та амьсгаагаа авна. Амьсгаагаа авахдаа дасгал чинь таны амьсгалыг дагна гэж ойлгож байна. Тэгэхээр яагаад амьсгал тийм чухал юм бэ тийм ээ? Яаж зөв амьсгалах ёстой вэ гэж та мэдэж бодож ээж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө хоёр төрлийн амьсгал байдаг л да. Эхнийх нь болохоор цээжний амьсгал одоо chest breathing гэж ярьж байгаа. Нөгөөх нь болохоор одоо бэлхүүсний амьсгал буюу одоо яг гидсээ ашиглан гэж амьсгалахыг. Тэгэхээр зүгээр бодоод ингэж үзэх юм бол бид нэр жоохон бахта те эсвэл бидний үр сад дүүнер ингээд жоохон бахта ингээд унтж яхад нь ингээд анзаарч харж яхад гидсэн ингээд дээшээ төмбиж босвол доошоо ингээд бууж идэг штэ амьсгалж байгаа. Тэгээд тийм сайхан тайван байдлыг ингэж үсгэж ингэж амьсгалж идэг. Тэр амьсгал чинь л яг бидний одоо зөөр амьсгалах ёстой одоо бэлхүүсний амьсгал ахгүй юу? Тэгэхээр бэлхүүсний амьсгалаар амьсгалахад одоо бие махбодод маань юу болж идэг вэ гэхлээр бэлхүүсний амьсгаа ингэж авлаа гүн амьсгаа авна тийм ээ. Ингээ гүн амьсгаа авахлаар яг одоо бидний хамраар орж байгаа хүчил төрөгч маань уушгаар маань дамжаад уушигны маань ингээ доод хэсэг рүү очисноороо тэндээсээ ахуулаад одоо биеийн эснүүд рүү болон бидний ингээд цусан дах эсүүд рүү ингэж тарааж одоо ордог байгаа. Тэгэж тарааж орсноор мэдээж тухайн эсийг цэвэршүүлнэ тийм ээ тухайн эсэд амьдрал өгнө. Тэгээд бид нар ингэж амьсгаагаа гаргахад одоо биенээс ялгарх ёстой одоо нүүрс төрөгч тэ одоо биенээс ялгарх ёстой тийм бодисууд маань амьсгалаар маань уушгаар маань дамжаад ингэж гарч явах ёстой. Тэгэхээр бид нар хэрвээ гүн амьсгаа ингэж авахгүй байх юм бол одоо бидний уушиг одоо яг бүхий л хүчин чадлаараа ажиллахгүй. Бүхий л хүчин чадлаараа ажиллахгүй гэхэлэр бидний цусны болон биеийн эсэд очих тэр нөгөө нэг хүчил төрөгч маань очихгүйгаасаа үүдээд бидний эрүүл байх байдал маань алдагдана. Тэрнээс гадна амьсгалахад одоо хэрэглэгдэж булчин гэж байгаа л да. Тэгэхээр тэр амьсгалахад хэрэглэж идэг хамгийн чухал булчингийн маань одоо өрц гэж хэлээд байгаа. Одоо тийм жижигхэн булчин байдаг. Энэ булчин нь яг энэ бидний одоо хавирганы ясны
Тэ одоо ингээд хавирганы ясаараа та ингээд гараа ингээд тэмтрээд ингээд үзээрэй. Ингээд тэмтрээд үзэх юм бол яг энэ хавирганы одоо хоёр хавирганы нийсний яг цааханд нь яг бидний зүрхний доотлолт одоо дээд гидсний маань одоо дээдлэлт нь яг энэ голт нь ингэж байрлаж идэг үрц гэсэн юм булчин байдгийн. Тэгэхээр энэ үрц гэсэн булчингийн үүрэг амьсгалд маш хэрэгтэй. Энэ яадаг вэ гэхэлэр та гүн амьсгаалаа. Гүн ингээд амьсгаа авангууд чинь таны цээж чинь одоо цээж болон гидс чинь ингээд бэлхүүс чинь ингээд төмбиж өгч байгаа. Бэлхүүс чинь ингээд төмбиж өгөхөд нөгөө үрц маань одоо чангараад доошоо ингэж түлхэгдэж өгнө. Доошоо ингэж түлхэгдэж өгснөөрөө таны уушгинд чинь одоо амьсгалыг бүрэн бүтнээр нь авах одоо бүтэн байдлаараа амьсгал авах тийм одоо орон зай үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхэж ингэж орон зай үүснээр уушиг маань мэдээж бүхий л хүчин чадлаараа ажиллана. Тэгээд түрүү хэлсэн уушиг бүхий л хүчин чадлаараа ажиллахлаар бидний цуснд хэс болон биеийн дэх эсүүд маань одоо шинжлэгдэж ингэж хүчил төрөгч авч байгаа. Дээрэс нь одоо үрц гэдэг энэ булчин маань доошоогоо ингэж баг зэрэг түлхэж өгснөөрөө бидний гидс одоо ходоод боловсруулах одоо дээд ходоодны дээд хэсэг тий ходоод боловсруулах энэ эрхтэнд маань маш санаар нөлөөлж идэг. Яадаг вэ гэхлээр мэдээж яг одоо энэ хэрэгтэй хөдөлгөөнийг үүсгэн дээрэс нь яг энэ ходоод боловсруулах эрхтэн чинь тодорхой хэмжээгээр одоо ингэж базалж тийм ээ тодорхой хэмжээгээр ингэж хөдөлж ингэж өгснөөрөө бас өөрийгөө цэвэршүүлж идэг тэр явцыг бас сайжруулж өгдөг гэсэн үг. Энэ амьсгалд маань энэ нөгөө нэг үрц гэсэн булчингаас маань гадна одоо хүзүүний болон энэ хүзүү болон энэ мөрний булчингууд бас амьсгалын булчин гэж ойлгодог. Бид нар нөгөө нэг бүрэн одоо гидсний амьсгал те одоо авахгүй зөвхөн цээжний ингээм амьсгал ингээд аваад авах юм бол энэ хүзүү болон мөрний маань булчин энэ үрц гэсэн булчингаас мань илүүгээр ажиллаж өгснөөрөө бидний хүзүү болон одоо нуруу ингэж хөндүүрэлж те хөшиж өвддөг байгаа. Ерөнхийдөө хүн болгон нуруу хөшлөө хүзүү өвдлөө гэж ярьдаг штэ. Тэр нь болохоор зөвхөн сууснасаа таны ямар постуртэй те ямар байралтай сууснасаа биш одоо гадна сууснаас гадна бас ямар байдлаар та амьсгалж шинэ гэдгээс чинь нөлөөлж байгаа. Тэгэхээр та гүнзгий амьсгаа авснараа одоо зөв амьсгалж байна гэж ойлгох нь шүү дээ, тийм үү? Дээрэс нь эмэгтэйчүүд бид нэр ерөөхдөө том болоод тий том болсныхаа дараа ер нь гизээ ингээд татаа сурчдаг шүү дээ. Яг уу хүн болгон тийм ээ одоо гизээ татах хэрэгтэй, эмэгтэй хүн гизтэй байж болохгүй, муу харагддаг ч юм уу тий. Тэгэхээр нөөний бид ингэж байнгын гизээ татах юм үйлдэлийг хийснээрээ одоо яг энэ гидсэн одоо бүрэн амьсгалах энэ явцыг бас баг багаар одоо таслаад байна гэсэн үг. Ер нь зогсоогоод байна гэсэн үг. Тийм болохоор та магадгүй яг уу гизээ татах шаардлага гарч ил байгаа тийм ээ. Зүгээр яг уу гэрте байгаа үедээ эсвэл өөртөө анхаарал тавиад окей би өөрийгөө жоохон амар амгалан байлгая бясалгал хийлгэх үедээ та гидснийхаа булчин сулж байгаарай. Гидсэрээ ингэж амьсгалах одоо энэ үйл явцлыг нь одоо бий болгоход нь гидсээ сулж өгөөрэй тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ хэдэн хормыг зарцуулаад зөв амьсгалаад үзье. За би энэ камера жоохон цааш нь болгож идэх юм бол та нар намайг харах баг. Окей. За би ингээд жижигхэн буудан дээр ингээд сууж байгаа. Тэгэхээр бид нэр одоо цээжин амьсгал биш гидсэн амьсгалаар амьсгалах нь шүү дээ. За та тухтай газар суулаа, сандал дээр сууж болно, ор түшээд, орны одоо болон түшээд ч юм уу эсвэл хан түшээд сууж болно. Ямар ч байсан өөртөө тухтай байдлаар суугаарай. За та нуруугаа тэгш болголоо би ингээ хажууд тийшээ харчээ. За нуруу тэгш сууж байгаа. Яг энэ нурууны нугас маань яг ингээд өөрийнхөө байгалийн хэвээрээ ингэж нугалж өгнө. Ингэж бүгтийж болохгүй. За сайхан мөрөө тийш нь олгож байгаа доош нь дарлаа. Мөрөө амраалаа, хүзүүгээ амраалаа. За хэдхэн хормыг та өөрөө тайвширхад зарцуулаарай. За бүгдээрээ хамтдаа амьсгаа авъя. Гүн амьсгаа хамраараа авлаа. Цээж төмбилөө, гидс төмбилөө.
Амьсгаа гаргалаа. Гидсний булчин баг зэрэг чангарч гидс баг зэрэг цаашилж амьсгаа дээшээ яваад хамраар гарна. Амьсгаа авлаа, цээж болон гидс тэнийж өгнө. Амьсгаа гаргалаа. Тавгаас айжмаар гидс чинь тий одоо гидс болон цээж чинь гэж төмбийж болон буцаад ингэж ирж байгаа энэ хөдөлгөөнийг өөрөө мэдрээрээ нүдэн ханаад хэсэгхэн хормыг амьсгалын уртаар за та хэд энэ амьсгалаа ингээд үргэлжлүүлээд удаанаар гүн эзгий ингээд амьсгалж ойролцоогоор 5-аас 10 минут ч юм уу эсвэл бүр уртсгасан 15-аас 20-30 минут ч гэдэг юм уу ингээд суух юм бол та яг түрүүний хэлсэн шиг тийм ээ одоо биеийн эрүүл байх энэ одоо процессыг та өөртөө бий болгож өгч байгаа. Дээрээс нь та бясалгал гэдэг юмыг бид нэр бас их буруугаар ойлгоод идэг л да. Бясалгал гэхлээр ер нь айгүй хэцүү те ер нь хийж чадахгүй бие бясалгаж чадахгүй хаа нэлээд хэцүү юм билээ. Ер нь бясалгадаг хүмүүс л өөрсдөө бясалгадаг байх гэсэн тийм бас буруу ойлголт яваад байгаа. Бясалгал хийнэ гэдэг маань зөвхөн өөрийнхөө бодол санааг одоо толгойд орж иж байгаа бодол санаагаа зогсоогоод тийм ээ албаар зогсоогоод юм байна гэсэн үг бол биш. Бясалгал хийнэ гэдэг нь өөрийнхөө анхаарлыг яг өөрт байгаа, яг одоо болж байгаа энэ амьсгал дээрээ төвлөрүүлж өгснөөрөө болон дээрэс нь гүнзгий ингэж амьсгаа авч өгснөөрөө та оюун санааны тайвшралаас гадна одоо бие махбодын энэ эрүүл байх энэ байдлаа процессоо түрүү хэлсэндээ процессоо ингэж бий болгож өгч байгаа. Тэрийг л ерөнхийдөө бясалгал гэж хэлээд байгаа. Тийм болохоор бясалгалаас айх хэрэггүй зүгээр бясалгал хийе гэд анхандаа чадахгүй байна энэ гэх юм бол санаа ерөөсөө зовсон юм байхгүй. Та зүгээр нүдэн ханаад тайван байдлаар амьсгал дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлээрэ. Тэгээд гүн амьсгаа аваарай хамраараа. Гидсээ түлхэгдэж байгаа мэдрээрээ гүн амьсгаа гаргахдаа гидс чинь баг зэрэг цаашаа татагдж байгааг мэдрээрээ. Ингээд нүдэн ханаад та ингээс тайван сууснараа тий маш их тайвширлыг олж авах болно. За ямар ч байсан үргэлжлүүлээд энэ амьсгалын дасгалаа хийж байгаарай. Тэгээд өөрөө ингэж сурсныхаа дараа бас өөрийнхөө хамт олон өөрийнхөө хайртай хүмүүс, найз нөхөддөө зөв амьсгалах энэ одоо бичлэгийг маань хуваалцаарай. Бас найз нөхөддөө өөрөө бас зааж өгөөрэй. За ямар ч байсан энэ өнөөдрийн оруулсан мэдээлэл та бүхэнд хэрэгтэй байсан баха гэж найдаж байна. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгэй.